мөрөөдөл бол хүрэх биш, энэ амьдралын хэв маяг гэдэг. Тэгэхээр нөх хүмүүс боддөө штэ би тийм болчвол мөрөөдөлтөд хүрчэндэ гэдэг те. Тэгэхээр би болон манай багийнхаа юу гэж боддог вэ гэхээр миний өдөр болгоны амьдарч байгаа яг энэ хорон бүч бүхэн маань мөрөөдлийн маань нэг хэсэг гэж боддог гэсэн үг. За яг би ингээ мөрөөдлөө зүгээр нэг өгүүлбэрээр гэдэг юм бол аз жаргалтай дурсамж бидний бүтээл гэдэг ийм үгэнд дор базагддаг. Хадгаламжтай хүн аливаа нэгэн шийдвэр гаргахлаараа илүү өөртөө ихтэй шийдвэр гаргадаг гэдэг. Яагаад тэгэхээр дараа нь одоо ингээд ямар нэг эрсдэл тулгарлаа гэхэд энд нэг найдвартай юм байгаа шүү гэдэг итгэл үнэмшилтэй байдаг учраас яг ингээд юу гэдгийг хамаг юмоо зориулаад бүх юмоо ингээд шавхаад хийж байгаа хүн бол одоо бизнесийн талбарт ч тэр яагаад тэгэхээр бүх юм тэнд явж байгаа учраас илүү ингээд сандарсан гэдэг ч юм уу те сэтгэл зүйн хувьд тогтворгүй байдлаараа одоо алдаа гарах магадлалаараа илүү өндөртэй байдаг гэж уншиж байсан. Би болохоор 3 хүүтэй тэгээ 3 үдээ илүү хатгаламж байршуулдаг. Яг тэр дундаа 18 нас хүрэхээр нь яг ингээд нөгөө мэрэгжил сонгох болтой шүү дээ. Тэгэхээр мэрэгжил сонгохоос өмнө дэлхийг тойруулаад тэгээд янз бүрийн нөхцөл байдалтай газар, янз бүрийн одоо хүн амын соёлыг мэдрээ. Тэгээд тэр дундаас яг өөрийнхөө хүсэл сонирхол нь юу байна гэдгийг илүү ажиглаад мэрэгчлээ сонгосоо гэж хүсдэг учраас яг 18 насных нь аялын хадгаламжн дээр нь илүү ач холбогдол өгдөг. Тэгээд яг мэдээж нөгөө хурмын одоо нэг сургалтын ингээл олон юмнууд байна л та. Тэгээд тэдрийг нь олгоод одоо нэг хүүхдийн мөнгөний нь бол сургалтын руу ингээ орхичдаг хүмүүс мөнгө гэх юм бол одоо яг тэр аяллахын хадгаламж руу. За тэгээ өөртөө хийдэг нь болохоор хурмын ингээл төрөлжүүлэл явж идэг. Тэгээд хадгаламжийн хамгийн гол ач холбогдлын нэг нь бас тодорхой хэмжээнд нөгөө хүмүүс чинь нэг санхүү хэрэгчлөө гэхээр амар хөнгөтэй юм шиг бодоод идэг штэ тий. Гэтэл одоо тодорхой хэмжээний харамтлалтай байгаа тэндээс сар болгон ч юм уу илрэлтэй нэг орч идэг хүүгийн одоо мөнгө нь амьдралынх нь тодорхой хэрэгцээнүүдийг хангацдаг болчих юм бол хүн айгу одоо юу гэдэг мөнгөний төлөө гэхээс илүү нөгөө түрүү яриадсан мөрөөдлийнхаа төлөө бас ажиллах аюу боломж нь бүрдэж эхэлнэ тий. Яагаад гэхээр за окей идэх хоолндоо санаа зовхгүй юм байна. Тэгвэл би дуртай юу хийж болох вэ гэдэг энэ дараагийн шатныхаа бодлоод одоо орж ирдэг болохоор яг тийм нөгөө суурь хэмжээний хадгаламжтай байгаад одоо сар болгон суурь хэрэгцээг нь хангачгал байх юм бол тэрнээс хойш нь бол яг тухайн хүний өөрийнхөө өөртөө хийж байгаа хөрөнгө оруулалт баг болж байгаа байхгүй. Мөрөөдөл гэдэг бол нөгөө хүргэцэг биш. Энэ өөрөө амьдралын хэв маяг шүү. Тэгэхээр та өнөөдрийн амьдарч байгаа амьдрал чинь ч гэсэндээ мөрөөдөлтэй хүрэх нэг шатн байгаа гэж одоо итгээд тэгээд мөрөөдлөө өдөр болгон биелүүлж амьдраасай гэж хүсье. Тэгээ мөрөөдлөө хатгалаарай.